тойргийн тухай теоремууд танилцуулъя. За тойргийн шүргэгч гэдэг тухай эхлээд танилцуулъя. За шулуун тойрогтой 3 янзаар огтлцож болдог. Тойргийн төвийг дайрсан тойрогтой ерөнхий 2 цэгтэй байж болно. Энэ тохиолдолд тойргийн огтлж байгаа 2 цэгийг холбосон хэрчмийг диаметр гэж нэрлэдэг. Тойргийг мөн 2 цэгээр огтлсон боловч төвийг дайраагүй байж болно. Энэ тохиолдолд тойргийг огтлж байгаа 2 цэгийн хоорондох хэрчмийг хөвч гэж нэрлэдэг. Тэгэхээр тойргийн диаметр бол бас хөвч мөн боловч хамгийн урт хөвч юм. За тойрогтой нэг ерөнхий цэгтэй байх юм бол шүргэгч гэж нэрлэдэг. За зураг дээр шүргэгч маань тойрогтой А гэсэн нэг ерөнхий цэгтэй байна. За шүргэгч шулуун нь чухал чанарууд байдаг. Шүргэгчийн 1-р чанар. За тойргийн шүргэгч шулуун тойргийг нэг л цэг дээр шүргсэн байгаа. За тэр шүргсэн цэг рүү татсан радиус шүргэгч шулуунтай перпендикуляр байна. Товчоор хэлбэл шүргэгч ба шүргэлтийн цэгт татсан радиус перпендикуляр байна. Шүргэгчийн 2-р чанар. Тойргийн гаднах цэгээс тойрогт 2 шүргэгч татж болдог. Жишээлбэл зураг дээр тойргийн гадна П цэг байна. За П цэгээс 2 шүргэгч татлаа. За эдгээр 2 шүргэгч нэг нь А цэг дээр, нэг нь Б цэг дээр шүргсэн байна. За шүргсэн цэгүүд рүү татсан радиус нууд шүргэгч шулуунуудтайгаа перпендикуляр байна. За тэгвэл тойргийн гаднах П цэгээс тойрог татсан 2 шүргэгч ижил урттай байна. Зураг дээр АП, ВП эрчмүүд тэнцэн урттай байна гэсэн. За энэ чанарыг хялбархан баталж болдог. Оог Птэй холбочвол 2 тэнцүү гурвалж үүсэж байгаа. Тэндээс АП, ВП тэнцүү гэдэг нь шууд мөрдөн гарнаа. За жишээлбэл П цэг тойргийн гаднах цэг. За П цэгээс ПА гэсэн шүргэгч татсан байна. За ингээд шүргэгчийн урт 8 см, тойргийн радиус 6 см бол 1-дүгээрт тойргийн төвөөс П цэг хүртэлх зайг олно. 2-дугаарт АОП өнцгийн хэмжээг олно. 3-дугаарт нь будсан дүрсийн талбайг олно. За 1-дүгээрт Пифагорын теоремоор ОП-гийн квадрат нь 6-гийн квадратаар 8-гийн квадратыг нэмээд гарна. Тооцоолбол ОП-гийн квадрат нь 100-тай тэнцүү болно. За эндээс язгуур гаргаад ОП эрчмийн урт 10 см байна. За 2-дугаар асуултанд хариулъя. X өнцгийн эсрэг катет 8 см, налсан катет 6 см. За эсрэг катетыг налсан катет харьцуулбал өнцгийн тангенс гарна. За эндээс тангенсийн уруу функцийг бодвол X өнцөг маань ойролцоогоор 53/13 градустай тэнцүү байна. За үүнийг та бүхэн тооны машинаар шалгаж үзээрэй. За будсан дүрсийн талбайг олохын тулд ОАП гурвалжны талбайгаас ОАБ секторын талбайг хасах хэрэгтэй болно. За гурвалжны талбай бол тэгшүнцэд гурвалж учраас катетуудыг нь үржүүлээд 2 туваагаад гарна. За секторын талбайг олохын тулд дугуйн талбайг 360 туваагаад секторын төв өнцгөр үржүүлэхэд гардаг. За ингээд тооцоог нь хийвэл
Гурвалжны талбай нь 24, секторын талбай нь 1600-ыг 69 гарч байна. За ингээ хасвал будсан хэсгийн талбай 7 бүхэл 131 см квадрат гарлаа. За энэ маань цэгээс хойш 2 оронгоор тоймолсон эсвэл тоог эхнээс нь 300 тэмдэгтээр тоймолсон хариу юм аа. За тойрог дээрх 2 цэгийг боловсон эрчмийг хөвч гэнэ. Хөвч маань бол шулууны хэсэг гэсэн үг. За энэ хөвчөөр тойрог 2 сегментэд хуваагддаг. За зураг дээр ногоон ба цэнхэр өнгөөр будсан 2 сегментийг харуулсан байна. За том сегмент, жижиг сегмент гэд ялгаж болно. За тойргийн хөвчийн 1-р чанар. Хөвч маань болон тойрог маань тэг шимтэй дүрс учраас дараах чанар биелнэ. За тойргийн төвөөс хөвчөд татсан перпендикуляр шулуун хөвчийг таллан хуваадаг. За яагаад вэ гэхээр зураг дээр АОБ гурвалжин адил хажуут гурвалжин байгаа. Тэгэхээр адил хажуут гурвалжны өндөр нь суурай таллан хуваадаг учраас хөвч рүү тойргийн төвөөс татсан перпендикуляр уг хөвчийг таллан хуваадаг байна. Хөвчийн тэгшимийн 2-р чанар. За тэнцүү урттай 2 хөвч авч үзье. АБ, СД. Тэгвэл эдгээр хөвчүүд тойргийн төвөөс ижил зайтай оршдог байна. Харъя. Хэрвээ АБ ба СД 2 хөвч ижил урттай байвал эдгээр нь тойргийн төвөөс ижил зайд оршно. Энэ чанарыг хэлбэрхэн баталж болно. АОБ, СОД гурвалжингууд тэнцүү гурвалж үүсэх тул өндрүүд нь мөн тэнцүү байна. Ингээд АБ, СД гэсэн 2 хөвч тэнцүү байвал тойргийн төвөөс уг хөвчүүд хүртэлх зай тэнцүү байдаг байна. За бодлого бодох жишээ. За зураг дээр гурвалжинг хараад X-ийн утгыг олъё. За тэгэхээр АОБ гурвалжин адил хажуутай гурвалжин учраас суурийн 2 өнцөг нь тэнцүү байна. Яагаад гэхээр тойргийн төвөөс ОА, ОБ гэсэн 2 ариад ус татвал эдгээр нь тэнцүү байх учраас адил хажууд гурвалж үүсэж байгаа. За ингээд Б орон өнцөг бол А орон өнцөгтэйгээ тэнцүү. Учраас А орон өнцөгийг X гэвэл Б орон өнцөг мөн X болно. За гурвалжны 3 өнцөг нийлээд 180 градустай тэнцэх учраас 2x дээрх 96 тэнцүү 180 гэсэн тэгштэл үүсэж байна. Эндээс 2x тэнцүү 84 болно. X тэнцүү 42 градус гэж гарах нэ. За теорем 1-р теорем. За тойргийн төв дээр оройтой өнцгийг төв өнцөг гэж нэрлэдэг. За зураг дээр ОЦ дээр оройтой төв өнцөг дүрслэн байна. За тойрог дээр оройтой өнцгийг багтсан өнцөг гэдэг. Тойрогт багтсан өнцөг. За теорем маань юу гэж хэлж байгаа нөхөр тойргийн төв өнцөг ижил ном тулсан багтсан өнцгөөс 2 дахин их байна. За зураг дээр төв өнцөг 2x хэмжээтэй, багтсан өнцөг x хэмжээтэй байна. За энэ теоремыг хэрэглэх жишээ бодлого бодж үзье. За зургаас хараад x-ийн утгыг олъё. За x маань багтсан өнцөг, төв өнцөг нь 96 градус. Хоёулаа ижил ном тулсан байна. За тэгвэл төв өнцөг багтсан өнцгөөс 2 дахин илүү байх ёстой учраас 96 градус маань x-ийг 2-оор үзсэнтэй тэнцэх ёстой. За эндээс x-ийг олвол 96-ыг 2 туугаад 48 градус гарах нэ. За
дараагийн жишээ. Зургаас x-ийн утгыг олъё. За мөн ижил ном тулсан төв өнцөг багцхан өнцөг байна. Төв өнцөг нь багцхан өнцгөөс 2 дахин их байх ёстой. За ингээд x бол 62 градусыг 2-оор үржүүлээд гарна. За ингээд 124 градустай x нь тэнцүү байх нэ. За дараагийн жишээ. Мөн ижил ном тулсан төв өнцөг багцхан өнцөг хоёрыг дүрсэлсэн байна. За x-ийн утгыг олъё. Тэгэхээр төв өнцөг багцхан өнцгөөс 2 дахин их байх ёстой. Тэгэхээр 84 градус маань x-ийг 2-оор үзснээр тэнцүү. Эндээс x-ийг бодж болвол 84 2 тоогаад 42 градус гарлаа. За дараагийн жишээ. За зургаас x-ийн утгыг олъё. За тэгэхээр энд бол төв өнцөг багцхан өнцөг хоёр маань ижил номд тулаагүй байна. За гэхдээ x гэсэн төв өнцгийн 360 градус хүртэлх гүйцээлт болж байгаа төв өнцгийг эхлээд олж болно. За тэр өнцөг нь y гэж тэмдэглэчихье. Тэгэхээр y өнцгийн хэмжээ бол 104 градусыг 2-оор үржүүлсэнтэй тэнцэх ёстой. За эндээс y өнцгийн хэмжээ 208 градус гарлаа. За тэгвэл x өнцөг маань 360 градусаас 208 градус хасаад 152 градус гарах нэ. За 2 дугаар теорем. За тал тойрогт тулсан тойрог багцхан өнцгүүд бүгд 90 градустай тэнцүү байна. За үгээр хэлбэл тал тойрогт тулсан тойрог багцхан өнцөг ямагт тэгш өнцөг байна. За учир нь тал тойрог маань 180 градус хэмжээтэй байгаа. Тэгвэл гүн тулсан тойрог багцхан өнцөг 180 градусын хагас буюу 90 градус хэмжээтэй байх нэ. За энэ теоремыг хэрэглэх жишээ бодлого болж үзье. За зураг дээрээс x-ийн утгыг олъё. За гурвалжны нэг тал нь тойргийн төвийг дайрсан байгаа тул за энэ бол тэгш өнцөгт гурвалжин байж таарна. За тэгэхээр гурвалжны нэг өнцөг нь 90 градус байна. За гурвалжны өнцгүүдийн нийлбэр 180 градус учраас x нэмэх нь 58 нэмэх нь 90 тэнцүү 180 гэсэн тэгштгэл үүслээ. За эндээс x-ийг бодж болвол 32 градус гарах нэ. 3 дугаар теорем. За тойрогт 4 өнцөгт багтах юм бол түүний эсрэг 2 өнцөг буюу зураг дээр x, y өнцгүүд. За энэ хоёр өнцгийн нийлбэр 180 градустай тэнцүү байдаг байна. Тойрогт багтсан 4 өнцгтийн эсрэг оройдох өнцгүүдийн нийлбэр 180 градустай тэнцүү. За энэ теоремыг хэрэглэх жишээ бодлого болж үзье. За зургаас x ба y-ийн утгыг олъё. За эхлээд x өнцөг түүний эсрэг өнцөг 132 градус. Нийлбэр нь 180 градустай тэнцэх ёстой. За эндээс x-ийг бодж болвол 180-аас 132-ыг хасаад 48 градус гарна. За y өнцөг 75 градус 2 эсрэг өнцгүүд байна. Нийлбэр нь 180 градустай тэнцэх ёстой. Эндээс y-ийг олвол 105 градус гарах нэ. За 4-р теорем. За энд тойргийн нэг ижил ном тулсан тойрогт багтсан өнцгүүдийг дүрсэлж харуулж байна. За энэ өнцгүүд бүгд хоорондоо ижил хэмжээтэй байх нь. За ижил хэмжээтэй учраас x гээд хэмжээг нь тэмдэглэсэн байна. Товчоор хэлбэл ижил ном тулсан тойрогт багтсан өнцгүүд тэнцүү. За энэ теоремыг бид сурах хүчгээсээ хичээлээ үзэж байхдаа баталгааг нь хийсэн байгаа. Та бүхэн сурах хүчгээсээ дахиад 3 тохиолдолд баталсан баталгааг хэрэгж үзээрэй. За энэ теоремыг хэрэглэх жишээ бодлого бодж үзье. За зургаас x-ийг олъё. За тэгэхээр x өнцөг маань 39 градусын өнцөг хоёр хоёулаа тойрогт багтсан бөгөөд нэг ижил номд тулсан байна. Тэгэхээр x өнцгийн хэмжээ 39 градусын хэмжээтэй тэнцүү байх. За ингээд x нь 39 градус.